Сайн бацгаана. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Би Оросд марафон гэдэг онлайн орос хэлний сургалтын наран гэрэл багштай хамтраад нэгэн подкастыг хөтлөн явуулахаар болж байгаа. Энэ подкастныхаа нэрийг би баярлалаа гэж өгсөн байгаа. Яагаад би баярлалаа гэж хэлсэн бэ гэхээр энэ подкастад оролцож байгаа хүмүүсийн туршлагыг судлаад одоо мэддэг чаддаг зүйлийг хүмүүст түгээгээд өөрсдөө хэрэгтэй зүйлээ асуулж байгаа учраас шууд подкастыг нэрээр баярлалаа гэж хэлсэн байгаа. За тэгээд энэ подкастын маань зорилго нь юу вэ гэхээр ерөөсөө туршлагаа түгээн мэдлэгээ хуваалцъя гэсэн зорилготой. Агуулгын хувьд цагийн менежмент болон хувь үеийн хөгжил сурах арга барилын талаар хөндлөгдөж 25-30 минутын хугацаанд үргэлжлэх подкаст байна. За тэгээд манай эхний дугаарт маань анхны туршлагын дугаарт маань Энх уян гэдэг Москвад сурдаг ах болж байгаа. Сайн уу? Санаа. За уянгаа эхлээд өөрийгөө танилцуулах уу? За тэгээд санаа намайг уян гэдэг Москвын техникийн сургуулийн 4-р курс аваад курс аваад хүнсний технологи мэргэжлэр бакалаврын зэрэг хамгаалж байгаа одоо. Москвад ч 4 жил хэлний бэлтгэл нас Москвад байсан үү? Тэгээ хэлний бэлтгэлтэйгээ 5 дахь жилдээ байна шүү дээ. А би яагаад ингээ уянгаас эхэлж подкаст эхлүүлж байгаа гэхээр энэ одоо нэгэн тийм цагийн менежмент одоо энэ сурах арга барил гэсэн хувь нь хөгжил гэсэн асуудлаар ярилцж байгаа учраас одоо нэг сурахынхаа хажуугаар өөр зүйл хийдэг, тэгээ ажиллахынхаа хажуугаар өөр зүйл хийдэг. Одоо ганц зүйлээр биш одоо олон зүйлээр одоо ингэж сонирхож цар талтаж өсдөж ингэж тэгсэн мөртлөө тэрнийгаа ингэж бас цагаа нараа зохицуулаад дамжуулаад явагддаг хүмүүсийг онцолж авч байгаа хгүй. Тэгээд ингээ уянгаад гайд хийдэг, тэгээ ахаа хажуугаар нь өөр сонирхолтой, тэгээ өөр сонирхлоо хөгжүүлдэг гэдгийг сонссон болохоор тэгээ хамгийн түрүүнд тохирох юм байна гэж одоо танаад байсан байхгүй юу? Хаан тийм хамгийн одоо онцлог асуулт нь маань одоо хэлсэн юм байна дээр. Одоо ингээд 5 жил сурах хугацаанд мэдээж одоо өөрийн гэсэн төлөвлөгөөтэй ч гэдэг анхны сургуульд байгаа гэхдээ өөрийн гэсэн төлөвлөгөөтэй байсан баг тий. Төлөвлөгөөгөө яаж гаргадаг вэ? 7 хоног, сараар, жилээр, хэдэн жилээр ч гэдэг юм уу? Ажлаа ер нь хэрхэн төлөвлөдөг юм бэ? Эхний яг хэлний бэлтгэдээ би ямар төлөв хийж чаддгүй гэсэн өөртөө 1-р курстээ ороод яг хичээлхэн заавсаагаар бол надад ямар ч чөлөө зогсохгүй. 2-р курсээс яг би өөрөө юмуд ингээ амжуулаад 1-р курстээ ингэж хийдэг байсан. 2-р курстээ арай нөгөө төндөхөн болоод өөрийнхөө цаг зав ингээд засуулахад аягүй төхөн болсон. Тэгээд яг өөрийнхөө 2-р курсээс би яг ажил хийжсэн чөлөө цагаараа. Яг хичээлхээ скол нөгөө өөрөө за энэ багш дээр ийм хичээл авдаг энийгаа ингээд нэг чинь скол ингээд энийгаа бичих юм байна гэдэг өөрөө тэгээд деталь гаргаад явдаг. Ерөнхийдөө бичиж тэмдэглэдэг байсан уу ингээд багцаалдаа ингээд яагаад вэ? Би өөрөө гайд хийдэг болохоор бүх юмаа бичиж тэмдэглэдэг нөө яг хүмүүс надад хэлэхдээ яг хэдэн цаг бууна гэдэг болохоор би яг за хэдэн цаг буух юм би тэр өдрийн хичээлийг зохиолох хэрэгтэй юм гээд яг багш нартайгаа төрүүлж явал би хэлдэг байсан. Ерөнхийдөө чамаг ингээ харахад чамд одоо ингээ төлөвлөгөөний ач холбогдол гэдэг нь төлөвлөж одоо ингээ дараагийн ажлын төлөвлөгөөний ач холбогдол одоо тийм зүйл анзаарах нь төлөвлөхгүй байснаас арай даваа талтай байна. Эхнийх нь би бол 10 жилээ төгсөөж яг эхний жилдээ бол ямар төлөвлөгөөгүй байсан. За зүгээр ингээд хичээлээ хийгээ явах юм байна. Чөлөө цагаараа үгээ орчуулаа явах юм байна гэж боддог байсан. Яг ингээд хүн өөрөө ингээд цаг заваа чөлөө ингээд юмаа зарцуулаад өөртөө ингээд цаг гаргаад өөрөө хэрэглээнийхээ юмыг олж байна. Өөрөө хэрэглээнийхээ цаг завыг гаргаж байна гэдэг айгуутай 2-р курсээс хойш мэдэрдэг байсан. Надад тэрнийх нь юу нэг 1-р курсээ хэрэг би цаг заваа ингээд бүр 10 жилдээ ингээд цаг заваа зарцуулаад сурсан байсан бол би одоо 1-р курсээс ажил хийж эхэлдэг юм уу? Эсвэл подкастын ахта ажил хийж эхэлж байсан юм уу? Яг тэгж боддог байсан. Жаахан хожоо нөгөө тийм цаг төлөвлөлтөнд сурсан болохоор хожоо ажил хийж эхэлж байгаа. Арай сүүлдээс юм гэж. Москвад амар том хөлтэй тийм маш том мод. Тэгээд хотод гайдыг хичээлдээ яваад мэдээж хичээл авах болохгүй юм. Ингээд зохицуулаад явахад ер нь хүндрэл бэрхшээл их л гарна. Тэндээ гарна. Зарим хичээлийн багш нар нь чөлөө өгөхгүй, зарим нь яалчгүй олон үеэр ингээд би цаг тэр хүмүүс надад цагаа ингээд хэлсэн байвал тэрийг хүмүүсээ ингээд бас нөгөө дамжин бичлэгийн хүмүүс бол би ингээд
чадахгүй нэг хэлж чадахгүй. Тэгээд яаж ч хичээлээ тасалж явсан зарим нь гүйж авсан. Ер нь бол юунууд их байсан. Тэгээд орой үуч хүмүүсээ тассан шөнийн нэсгийн хүмүүс эмгтэй хүмүүс тэр аюул байсан шүү дээ. Одоо гинтийн асуудлууд тулгардаг ч заа сайхан төлөвлөгөөний байгаа юм чинь гинт голоор нэг юу ч хамаагүй ороод ирдэг шүү дээ. Бүр нэг чухал шаардлагатай гэсэн мөртлөө ийм нөхцөл байдалд ерөнхийдөө одоо ажлаа яаж зохицуулж байна? Би тийм зүйл болгоод заримдаа найзуудаас агуу спорт өөр хүмүүстүүдээр ээлжиж хийдэг. Би медитацтай ч өгөөдөр хайдик сав байна уу гэдэг. Тэгээд нөгөө хүмүүстэйгээ үйл хөдлөлт тогтоод би нөгөө гайд хийж байгаа хүнээсээ тодорхой хэмжээний мөнгө одоо тэр хүмүүсээс гайдын мөнгө доош тэрнээс нь тодорхой хэмжээний мөнгөнөөс нь өөрөө нэг тэр хүмүүсд гайдын хүн орж ирсэн гэдэг утгаараа мөнгөний авдаг байна. Ямар ч тач нөгөө үндсэн гол зорилгоос ухрахгүйгээр одоо хүмүүс бас сохирол учруулахаар яаж яаж зохицуулаад тэгээд яваад байгаа юм шүү дээ. Тэгээд одоо нэг нэгэнт одоо ингээд гайд тэгэл одоо дахиад хичээлээ сураад ингээд явж ил одоо чамд нэг бусад нэг тийм энгийн цаг хугацаа гарч ирдэг шүү дээ. Зүгээр энгийн цаг хугацаа. Тэр цаг хугацаагаа чам ямар зүйлд ашиглах чам зүгээр гүйцэд байдаг вэ? Ерөнхийдөө чи одоо тийм сул цагаа яаж ашигладаг вэ? Би тийм сул цагаараа гадуур аюул явдаг. Надад одоо Москвад би 5 дахь жилдээ олж авах үзээгүй юм зөндөө байдаг. Би өөрөө музей үзэх сонирхолтой. Тэгэхээр Москвад бол музей урлагийн тийм талын юм зөндөө байдаг. Тийм юмнуудыг нэг үзээд явж байгаа сан гэдэг аюул гэдэг. Музей үзэхэд аюул сонирхолтой. Тэр музей үзэхэд тийм цаг авчихсан. Тийм музейд хат сонирхож явах юм шүү дээ. Тийм. За тэгээд нэгэнт нэг орос хэлний группийн юу учраас унгаас бас би юу асуумаар юм л та. Орос хэл одоо анханасаа подосын хэлтэй ерөөдөө сурахдаа ямар арга барилаар сурсан. Эхлээд юу хүндрэлтэй байсан бэ? Бас үс нь яаж ивэ болоод одоо бол боломжтой орос хэлний хэлтэй байгаа юм тийм ээ. Гайд гэдэг нь нөлөө санаач. Орос хэлнийхаа оросд сурсан түүхээсээ жоох юм. Би анх Москвад ирэхдээ ямар ч орос хэлгүй байсан. Яг 33 үгээр эхэлж бодсон. Хамгийн эхлээд би ирээд орос хүмүүстэй нэг хүрээнд орсон. Тэгээд орос хэл тэд надад ингээд өгнүүдээ зааж өгөн зарим нь тэгэхээр надад тэр нэг аягүй бэрхшээлтэй байж өгсөн. Ингээд тэр хүүхэд өөрөө мэдж байгаа юм надад зааж байгаа болгоод яг ингээд намайг мэдсэн энэ үг сурсан юм шиг намайг тэр хүүхэд хайчдаг. Тэгээд ингээд тэгэж хүнээ заалахаас илүү яг өөрөө тол ичгээ бариад тэгээд дууны өгнүүдээ нэг их орчуулгуудсан ер нь дууны өгнүүдийг аягүй тэгэж барьж авдаг. Сонсож байхдаа барьж аваад яах юм шүү дээ. Аягүй цавцлаараа нөгөөдгөө бичин тэгээд яг тол ичгээр хайнгууд олдохгүй. Тэгэхээр ингээд нөгөөд ингэж нухаж ятаар хагаад яг үгийг гаргаж ирдэг. Хэлээр таагаад байсан шүү дээ. Тийм. Одоо өдөрт хэдэн цагийн хичээлээ өгч байна? Одоо л 4-р курс болохоор хайцангуй байгаа. Хамгийн дээд нь 4 таар орж байгаа. Одоо яг маргаашаас олж эхэлнэ. Нэрээс өнөөдөр 9 сарын 1-нд хэлсэн. Тийм, байдаг. Тэгээд одоо нэг оросд сурцаад гэсэн одоо хамгийн хүндрэлтэй юм чинь 4-ний асуудал гэсэн. Өвгчүүд яг л тэгж хэлсэн юм биш. Нөгөө өвгөө хэдийн янзаар хувираад хэлдэг тийм. Тэнгүүд нөгөө 4 өдрийн гэдэг нь эхлээд нэг шапрах юм уу юм чи юу хийж байгаа бод. Би бол тэгж боддог юм. Би л одоо юу хийгээд байна даа гэж боддог. Оросд сурцаад тэний одоо шапрах байсан уу? Зөндөө нэгдүгээр курстай уйлаад байдаг үсэ. Заримдаа усан дээр рекорд лекцээ бичиж авах нөгөөдгөө ойлгохгүй. Тэгээд яг миний факультет ямар ч гадаад өгдөггүй. Оросууд ч юм бас их гадаад хүнээс хасчихгүй. Тэгээд аягүй хамтардаг. Тэгээд тэр үед аягүй их байдаг байсан. Нэгдүгээр курстэй ч аягүй их хамтардаг байсан. Тэгээд надад нэг педагогны цаас байдаг байсан. Өөрөө тэрийг манай найз бичиж өгсөн. Тэрийг байг бүгд явдаг. Тэр 2-р курс хүртэл педагогны цаастай явдаг. Тэгээд ингээд энэ үгийн төгсгөл ингээд тэгээд 2-р курс хүртэл педагогтойгоо зур. Педагог юм аягүй чухал асуудал. Тийм. Тэгэхээр педагогны асуудал байгаад. Чи одоо ингээд 5 жил тахтай одоо орос хэлийг чи өөрийнхөө орос хэлний төвшинг өөрөө өндөж чи хэдийн хэр хасаа өгөхгүй. Одоо 100% байлаа хэдэн өстэй би орос хэлийг өгчихлээ гэж өгөхгүй. Би орос хэлний төвшингөөр өөрийгөө 4 гэж бодож байна. Яг 100% байхгүй. Би өөрөө компьютер технологийн мэдлэлээр сурдаг. Би анагаахын төрлийн орчуулга хийхэд би зарим үгээ юу ч мэддэггүй.
технологи машины төлбөг авъя гэх хүн дагуулсан яг би заримдаа мэдгүй гацдаг өгнүүд зөндөө хийж чадахгүй өгнүүд зөндөө. Тэгэхээр өөрийгөө 5 гэж хэлдэг. 5 бол арай л болохгүй хань жаа. Ер нь хатаагандаа миний төгсөн бол арай л өөр тийм онгоо хэлтэй биш болохоор ер нь өөрийгөө 4 л хэлдэг. Тэгээд ерөнхийдөө ингээд орс хэлийг ингээд 5 жилийн хугацаанд сурч хаад за ерөнхийдөө орсыг сурахад энэ аягүй чухал юм байна шүү. Энэ сурах арга барилын үед энийг ашиглавал их зүгээр юм байна шүү гэж хамгийн их ингээд өөртөө авч үзээгээд хэвшүүл болгоцсон юм тийм арга барил байна уу сургалтын арга барил. Тэр нь би болохоор өөрөө нэг тийм бичиг таасан юм дургу болохоор ерөө хүнтэй их ярих чадахгүй гэсэн яриад одоо нөгөө хүн чинь бол гадаад хүн гэдэг утгаар нь чамтай ярьж байгаа шүү. Яг тэр утгаар нь өөрийгөө илэн далангуу ярилцаад нөгөө хүнтэйгээ ичээ санаа зовхгүй. Зөв бооцсон хамаагүй хүнтэй ингээд юм бодлоо скор гарны ярианы нөгөө тохионы хэлгээд ямар тохиогоор ингээд гар хөдөлгөөнөөр бүх юм оролцуулаад хүнтэй ярьдээсэн гэдэг. Бүр таг дугаалгүйгээр нөгөө хүн юу хэлээд байгаа мэдгүй ядтаа ингээд өөрийгөө ингээд гарын хөдөлгөөний хэвээр нэмж явах юм бол нөгөө маань бочаахан юм яг нэг хэлгээд байна гэдэг үгийг өөрөө ойлгож аваад нөгөө хүндээ нөгөө гадаад хүндээ овцоор нь хэлж өгөх юм уу тэгж явах хэрэгтэй. Тэгээ нөгөө гадаадаар ярахаар гар өдлөө гэдэг шиг үү? Яаж яагаад болох нь вэ? Нэг ямар хамаагүй юу хамаагүй өөрийн байж болох юм аа. Хэдэн нэг сургалтын дээр өгдөө нэг Монголд хогсож байгаа гэдэг энэ бид нар орсон тухай ярьж байгаа нэг хүн өгдөг юм байна. Үйл өгөөг л барьсан систем юм. Үйл өгөө. Тэгээд үйл өгөөг цэцлэл хэлсэн байхад тэрийг дагаад нэг өгч нэр өгмөгийг бол яаж яаж байгаад ойлгуулснаа орсоор. Тэгээд яаж яаж ойлгуулсан. Нэг үйл өгөө мэдгүй бол янз бүрийн үйл өгөө чи үйл хөдлөлөөр илэрхийлэх амар хэцүү байдаг учраас түрүүлээд үйл өгнүүдийг цэцлэж зүгээр юм хэлээ. Би одоо сая чамааг нэг ярьсан чинь санаж байна. Түрүүнд нөө би айгүй өөрөө ярьсан гараа ингэж хэлгээд байсан болохоор тэгээд би хэлэндээ яадаг юм шүү дээ. Тэгээд нэгэн хүстэй айгүй шалгардаг байсан гэдэг чинь. Одоо бол гайгүй л одоо л айгүй нэгдэр үе одоо халтангуу өөрөө эндээ татсан юу хийхээ мэддэг болсон болохоор арай дээр. Тэгээд хүн ингэж бүр за одоо татсан байдаг гэсэн хүн нэг гинтийн цохилт болсон байх тийм хүн сэтгэл хөдлөл үүдэг шүү дээ. Яалтчгүй. Тийм үед чи яг өөрийгөө юугаар зоригжуулж яаж давтуулж байгаа вэ? Одоо бид нартай адилхан төгссөн яг ингээ Москвагийн сургууль авч чадаагүй хүмүүс яг ингээ хуваард авч чадаагүй зөндөө бидраас ингээд толгой мэдлэг өндөртэй хүмүүс байгаа. Тийм хүмүүс ингээ явж чадаагүй сургууль бид нар ингээ адан тараад ийшээ явсан болохоор яг ингээд өөрийгөө дайшлаад сурах ёстой 5 жил ингээд улсын сэтгэлгээр ингээд сурж байгаа болохоор өөрийгөө дайчлах ёстой. Би ингээд яг ингээд төлөө сурсан бол бас хэдэн сая төгрөг зарцуулах байлээ. Тэрийг ингээд өөрөө ингээд яаж байгаа болохоор яг энэ дипломыг авчихсан гэдэг айгуу зориулж байна. Тэгвэл айгуу зориулж. Би бас одоо хичээлд орсон хүмүүст одоо ингээд энэ тийм сурж байгаа дүүнэр надаас юм асуудаг хгүй. Тэгэхээр одоо би ингээд шантраад байна, хэцүү байна. Одоо болцдог ч юм билүү өдр гэл. Тэгэхээр би өөдөөс нь хэлдэг хгүй. Наадах чинь ганцхан чиний боломж байгаагүй. Ахаад өөр нэг хүний боломж байсан. Чиний оронд өөр хүнийг явж болох байсан тий. Чи ганцхан өөрийнхөө төлөө биш. Чи тэгвэл чадахгүй байсан бол чи яваагүй байсан бол тэр үнэн голоос хүсэж тэмүүлж байсан нөгөө нэг хүн яваад маань сурчиж болох байсан шүү дээ. Чи ганцхан өөрийнхөө боломжийг ашиглаагаа. Ахаад 1 2 3 хүний боломжийг ашиглаад наана байгаа гэдэг бити март гэж хэлдэг байхгүй даа. Тэгэж нэгэн л явцсан юм чинь одоо ямар ч л байсан бүх хүчээ дайшлал тий нэг шантарч ингэж байхгүйгээр цаг хугацаа туулах ёстой шүү дээ гэж би хэлдэг юм байна. Энэ гадаадд сурна гэдэг чинь ер нь бол за өөрийнхөө төлбөрөөр биш болоод тэтгэлгээр сурж байгаа тохиолдолд яг тийм байгаа. Өчнөө олон хүний боломж хаагаад байгаа чинь зөндөө хүмүүс шалгалт өгж байгаа. Тэгэхээр тэрээр ингээд чи өтөр тэрэнд олцоогүй байсан бол тэр дараагийн 2 хүн бас ороод явчих боломжтой байсан байхгүй тий. Тэнгүүд тэр боломжийг хаахгүй шүү дээ гэдэг. Чи тэрэн дээр их санаа нийлдэг юм шиг. Өнөөдөр тэгээд хичээлээ хийж юм. Хичээл чи одоо давсалынхаа мэдлэгийг хэлний мэдлэгийг 4-р төвшөнд гэж үздэг гэсэн өөрийгөө маш сайн дээгүүр үнэлсэн шүү дээ. Би бол хэдэж өөрийгөө хэлэхгүй. 1-2-оос гарсан болоо гараагүй болоо гэж хэлсэн. Тэгээ бараг 5 бүлгээ хэлчихмээр хэлчмээр л байдаг. Бас ганц хоёрыг мэдхгүй байгаа гэдэг тийм. Тэнгүүд одоо
Өөрөө гайд хийдэг болсноос хойш өөрөө айгүй нуур сэлийн төвшин муу гэдгийг мэдэрчээсэн. Янз бүрийн тэр чинь нөгөө хэлмэж хэлж байгаа ш манай барилгын дэлгүүр дайж юм бараа аавна гэж хэлгэн машины сэлбэг аавна гэж хэл мангаахын сургууль дээр авч скол ийм ахгүй нэг тэр болгон дээр би мэдгүй өгнө зөндөө гардаг ярьж чадахгүй тохиол сайн гацсан хүмүүсийн ойлгохгүй байж байгаа тохиол тийм тохиол би өөрөө заанаа өөрийнхөө яг одоо нөгөө чиглэлийн өгнүүдийг л яасан мэддэг байна гэсэн. Мэргэжлийн өгнүүдийг яг тийм тохиолдол байдаг шүү тийм судалж ангаах дээр бол би одоо сүүлдээ айдас ангаахын эмнэлэг дээр очиж юу н орчуулга хийлгээгээд би за яах юм бэ тэгэж өөрхөн чадахгүй юм хүний амьдтай тийгээд тэгэж холбож яах вэ бас аюултай тийм тийм аюултай эмнэлгийн салбар бол бүр их байна. За ингээд хичээлээ хийдэг юм ажиллаа хийгээд ойр дурын хэллээнийхээ мөнгийг олчтой ингээд за хувь хүнийхээ хувьд ингээ яаж өөрийгөө хөгжүүлж байна. Ямар бас л одоо ингээд хүмүүс бол ном уншвал би бол ингээд ном одоо нэг жишээлх юм бол бүсгүйн код мод гэл ном байдаг шүү дээ. Тийм нэг ном уншлаа надад айгүй тийм юу яагаад тийм нэг тийм хутлаач шиг санагдаад байхгүй юу. Өөрийгөө хувь өөрийгөө хөгжүүлэхээр өөрөө ингээд ном уншихгүйгээр хүмүүстэйгээ ярилцаад туршлага судлаад ингээд яваад байвал арай бодтой юм болов бодож өөрийгөө хөгжүүлэхдээ тийм арга барил ашигладаг. За тэгээд юм сурыг гэдэг юм бол эхлээд би өөрөө ингээ ганцаараа ингээ бие дагаад одоо хайл хүртэл явж чадах юм тэр хүртэл өөрийгөө турш үздэг. А тэгээд дараа нь за би ийм хийгээд үзчихлээ. Одоо ингээд энийг сурахад одоо надад одоо ийм тусламж хэрэгтэй байна гэж бодож байдаг юм тийм. Тэгэж би одоо хувь хүний хүч талаас өөрөө тэр тал руу чиглэлтэй. Чиний хувьд бол өөрийгөө хөгжүүлэх тал дээр шинхэн яаж ажиллаж байна? Би яг өөрийгөө хөгжүүлэх тал дээр бол би өөрөө ном уншдаг. Ном унших нэг тийм сонирхол надад төрдөг. Тэгээд өөрийгөө зүгээр одоо юу юм бэ? Өөрийнхөө бодлоо ч юм уу бол найс нөхдөд яриа яг одоо ингээд нэгээрээ бодож байгаа манай. Тэгээд би өөрийнхөө хувь хүн талаас дотроосоо ч юм уу өөртөө ярьдаг юм уу? Яг тийм ном өдрөөр би уншиж хөгжинэ гэж тэрийг бол яасан. Өөрөө ном сонирхсон. Одоо хувийн талаас өөрийгөө дотроосоо өгдөг ярьдаг юм бол өөрийнхөө зөв бодол дээр явдаг болохоор тэр талаараа өөрийгөө хөгжүүл. Одоо бид нар ер нь одоо хичээлдээ явж байгаа нэг ажиллаа хийж байна. Бид нар өөр ер нь ингэ чиний өөр юу чаддаг байх хэрэгтэй юм бол яа одоо заавал юм болгоныг одоо гитар тоглоод бүжиглээл дуулаад хоол гоё хийгээл те хүнд туслаад тэгэл гоё зурагч зураад ингээд юм болгоныг чадаад идэх хүмүүс байдаг шүү дээ. А гэтэл зарим төрлийн хүмүүс нь бүр чаддаг ч юм байдаггүй. А гэтэл зарим хүмүүс нь ингээд юм сурч гал одоо өөр одоо гитар оролцсон гитартаа сурч гал зураг сурч гал те хоолыг бас гоё хийгээ хандж гал ингээд явуулдаг шүү дээ. Хүн ер нь юу чаддаг байх хэрэгтэй юм бэ? Юмыг төгсөж чадахгүй яг нөгөө харах байдлыг нь олоод бичүүлсэн. Яг нөгөө төгс одоо дуул одоо хоол болохгүй гэх юмнийхаа яаж сталин ч юм уу одоо юм болгоныхаа тухайд мэддэг ч юм уу. Одоо наадмын стат юу хэлмээр юм. Ер нь бол хичээж тах хэрэгтэй юм л дээ. Огт мэдхгүй байна. Огт мэдхгүй байна. Юм болгоны сталин тэгээд юмыг өөрөө чинь сэтгэл төрхнөөс яг сэтгэлээсээ юм болгон дээр яваад тэгээд юм болгоогоо төгсдөө. Сэтгэлээсээ л бах ихтэй хэрэгтэй гэдэг. Сэтгэл гарсан байхад энийг ингээд бодондоо гэж бодоод тэрний хад үзгээд ханаас бол бодоод шүү дээ. Одоо нэг 5 дахь курс гэдэг чинь одоо алидэн 5 жил болсон гэдэг чинь 4 дахь курс юм лээ. Их туршлагатай болсон байгаа шүү дээ. Одоо ингээд 1-р курс ирээд дөнгөж осод ирчээд подтоо ингээд дөнгөж хичээл мэдлээд маа хичээл мэдлээд яах вэ гэж бодож сууж байгаа хүмүүс чи яг юу гэж хэлмээр вэ? Ингэдэг шүү. Хамгийн гол нь одоо яг нөө техник хэлж байгаа олон гадаад гэдэг одоо гэрээсээ хол ирж байгаа юм найз нөхдөд хамгийн зөв сонгох. Зөндөө одоо ашигтай зөндөө л өгдөг байгаа юм чинь яг сургаад ирсэн эсвэл ажиллаж байгаа юм уу? Найзаа хамгийн зөв сонгох. Хүний хүрээлэн хамгийн том юм найзаа. Тэгээд яг ингэж хичээлээ яг тухайн цаг үед нь хийгээд яг ингэж өөртөө график гаргаад яг ингэж яг энэ үед юм байна гэж
графикаа зөв гаргаж сурах. Тэгээд Орос багш нар ч хамгийн гол нөгөө одоо нөгөө нэг хараагүйсэн нэг анзаараад идэв ч нөгөө хичээл тасалж яах үгүй вэ нүү яаж хийж гэнэ гэж багш нараа худлаа зам гаргахгүйгээр яг ингээд үнэн би яг нэг юм хөө хөвгттэй гэдгийг анхнаасаа багштай таниулаад тэгж явах хэрэгтэй. Худлаагаа биш яг өөрийнхөө за би яг ийм ихтэй хөвгт яг ийм төвшний хөвгт гэдгийг батцаад ер яг тэр чиглэлээр яг тэрүүгээрээ дагнаа л гэж байна. Нэг өдөр нэг сайн болоод нөгөө өдөр нь муудаад байх юм биш. Яг нэг юм зүйл тэгэл юмудаа сураад 5 жилийн хугацаанд чиний олд харсан 3 жил дээ шүү дээ тийм. Хамгийн угаасаа сурах гэж ирж байгаа бид нар ч олон юм. Гол зорилго нь сурах шүү дээ. Тэгээд сурахаа ажгаар найз нөхөд гэж зөндөө хүмүүс гарч ирнэ. Олон найз нөхдөд зөв сонгох, хүрээлээ зөв бий болгох. Хичээлээр тухайн цаг үед нь хийх хэрэгтэй. Тэрнийхээ дагуу график гаргах хэрэгтэй гэж байна. Энд чинь нөгөө буцаагаад нөгөө төлөвлөгөөтэй амьдрахаа чи маргааш юм хичээл орно шүү. Өнөөдөр ингэж байгаа юм шүү гэдэг чинь зэн дээр яваад чижээ тийм цагаас зөв хөвлөх хэрэгтэй л дээ. Би бас ирсэн хүмүүс ингээл одоо амжихгүй байх юм амжихгүй өнөөдөр ингэ гэсэн чи амжсангүй гэдэг болохоор надад айгуу төсөөл санагддаг байхгүй. Юу гэсэн үг юм бэ тий? Одоо өнөөдөр астик орох хэрэгтэй байсан амжсангүй өдөр астик юм авах хэрэгтэй байсан. Маргааш фитнестэй яаж амжихгүй нэ яа нэ юу хүн тэгтээ тэргөө өдөр болгоно мэдээж өглөө босоод өнөөдөр чинь би ийм юм хийх хэрэгтэй гэж бичиж тэмдэглэхгүй маа надад дотроо бодож байгаа шүү дээ. Тэгтээ ингээд тэр зорьсон одоо хийх хэрэгтэй зүйлээс ингээд ухраад ингээд явах юм бол дараагийн ингээд бүтэхгүй ингээд явах хэрэг санагдаад байхгүй надад. Хүмүүс л ингээд аваараа. Тий ингээд яах гэдэг нь мэддэхгүй ингээд яваал гэдэг болтгүй. Одоо энэ нэг миний суусан гэдэг онлайн сургалт шүү дээ. Энэ аюул тийм сонирхолтой сургалтгүй. 7 хоногт 3 удаа шинэ хичээл ордог. Гүрнөөс тэнгүүтээ одоо нөгөөх нь одоо Монголын цагаар 6-аас 8 цагаар 7 цагийн хооронд ордог байхгүй. Тэгээ 6-аас 7 цагийн хооронд хичээл нь багш ингээ видео бичлэг явуулчих. Тэрийг ингээ үзэл хичээлээ хийгээд тэгэж шууд даалгавраа хийгээд тэгээд хичээл өнөөдөр хичээл орлоо. Нэг өнжид орлоо. Нэг өнжид хичээл орлоо. Тэр хоорондоо үлдсэн өдрүүдэд нь багш маш лайв хийгүүтээ одоо бидний явуулсан даалгаврыг асууад бид нар алдааг нь хэлж өгдөг байхгүй юу. Нөгөөд миний сургалтын сургалтын дээр хүмүүс аяасан даалгаврыг ингээ онгоолоод 2-7 хоногийн дараа явуулсан. Нөгөө даалгавраа. Тэгвэл би болохоор ингээ юу орж ирэнгүүт нь хийдэг. Хичээл орлоо оронгоос нь шууд нөгөөдгөө угаасаа өнөөдөр би хичээлээ сурах хэрэгтэй шүү дээ. 6 цагаас Монголын цагаас 8 цаг хичээлээ үзэх хэрэгтэй, дараа нь даалгавраа хийх хэрэгтэй гэдэг зүйлсийг гаргасан. Хүмүүс ингээд хараад хатсан доор ингээд комментэрч чатар бичиж байгаа. Өнөөдөр нэг гинт ажил гараад амжсангүй, өнөөдөр амжсангүй. Ганцхан өнөөдөр биш үү гэхгүй тийм нэг 7 хоногийн турш ингээд яваад байдаг. Нэг ийм ийм тохиолдолд ингээд яаж болоод тийм бол миний өдөрт боддоо шүү дээ. Би болохоор за хичээлээ сонсохдоо бол юу ч хийж болно шүү дээ. Онлайн сургалт юм чинь тийм юу ч хийгээ. Тэгвэл заалан тэтгэлээ яхахтаа юмас олчингуудаа дуусгаал ороод даалгавар хийдэг ч юм. Ингээд нөгөө цагийг ашиглаад би нэрээ гол юм асууч. Чи ингээд асуух самартаад өөрөө ярангуйтай саналаа. Одоо ингээд нэг ийм цагийг ерөнхийдөө ингээд одоо өдөрт 24 цаг чинь ингээд амжихаа байлаа яалтчгүй бас ингээд багтахаа болоод ирдэг шүү дээ. Тэнгүүд ерөнхийдөө юм аа яаж амжуулъя гэж боддог юм маш. Ерөнхийдөө арай ямар арга хэмжээ. Би бол одоо сая ярьсан одоо чи төсөөлөх болохгүй гэдгээр онлайн хичээлээ сонсож байхдаа юу ячдаг. Сэтгэлээ хийдэг. Өглөө одоо жишээ нь одоо шинэ онд цаалаа өглөө би тэр минутыг ашигласан. Тэрнээс бол өнөөдөр өглөөнийхөө бүх ингээд цайг хоолыг идэх ч юм уу хурцаар хэлдэг тавьсан гоо. За тэр 15 минутанд юм уншиж шүү гэдэг ч юм. Ингээд амжуулаад гэс төлөвлөгөөнд жижигэн жижиг өөрчлөлт оруулаад явчихдаг байхгүй. Чи одоо тиймэрхүү тохиолдлуудыг яаж хийдэг вэ? Би ч одоо яг Яма би яг тэгэж хоногтны яаж байгааг юм байна. Яг тэр тухайн өдрийнхөө нөгөө график гаргахтаа дараач яг ингэ гэж яг өмнөх өдөр нь яг юугаар тавьчаал юмд аюул бичиж тэмдэглэдэг. Нөгөө гайд хийдэг болохоор бүх юмаа бичиж тэмдэглээд яг оройн бэлэн болгоод яг маргааш нь скол за маргаашийн гайд амжихгүй маань энэ хүүхд рүү яг ингэ чи өөх ёстой юм байна гэж. Тийм хүмүүсээ би хангийнхаа өмнө гаргаад бичиж хүмүүс рүүгээ зураг мургаа явуулчихдаг. Тэр ингээд нэг төлөвлөгөөнд өөрчлөлт болохгүй нь шүү дээ тий.
Тийм. Гинтийн зүйл Тэгээд гэдэг болохоор өөртөө бас өөрчлөлт орох хүмүүс байна. Зарим нь яна өнөөдөр очихоор болчихлаа шүү. Эсвэл яна өнөөдөр очихоор болчихлаа шүү гэж. Тэгээ юуны тэр алганаас зогсуулж тийм үү? мөрдсөн болгоо л байдаг та гэж. Энэ болгоод Facebook дээр ярилцах гол төдий маань болчихлоо. Ярих юм маань тэрүүдэд дуусах шиг байна. Тэгээд хамгийн зөв угаас би нэг юм хүсмээр байна л да. Хүсэх гэсэн л одоо байж байгаа юм. Сая бол чи ингээд одоо дөнгөж ирж байгаа хүмүүст ингээд зөвлөгөөгөө хэлчихлээ шүү дээ. Одоо болохоор бидний энэ подкастыг маш олон насны хүмүүс сонсгохгүй. Тэгэхээр одоо өөрөөсөө доош байгаад өөрөөсөө доош насны өөрөөсөө доогоо төвшний хүмүүс болохоор бичлээ одоо ингээд ингийн боломжтой төвшөг гэж заагаад өчтөө. А чи өөрөөсөө дээгүүр төвшний хүмүүст хандаж хэлэхэд эсвэл өөрөөсөө ах их настай хүмүүс хандаж хэлэхэд ер нь ингээд бас ийм байдаг шүү гэж юм. Энийг одоо ингээд зарим хүмүүс тусаад авчаасаа гэж боддог ч гэдэг юм. Тийм зүйлээ хэлж би энэ подкастт нэг ийм зүйлээ ийм асуултыг заавал оруулах гэж байна. Бид нар ингээд туршлага хуваалцаж байгаа учраас нэгэнт хэдий залуу хүмүүс ч гэсэндээ өөрөөсөө нэг дээгүүр төвшний хүмүүс дээгүүр насны хүмүүсээс хэрэг болохоор зүйлийг хэлж болно шүү дээ тийм ээ. Чи энэ тал дээр юм хаа? Би сая Монгол очоод нөө дадлах хийх боллоо. Тэгэхээр ингээд надад сая юу шаад юм байна. Тэгээд би зүгтэг байгаа ш. Тэгэхээр надад дүнгийн тодорхой Александрын гэл багамч байна. Тэгээд би ингээд бодоод хад яг ингээд ажил авахд ийм шаардсан. Тэгээд ажлын ярилцсан дээр үслээ юу хүмүүний матуудыг дипломч юм гэхэд нэг 3-тай ахын бол 3-тай юм байна. Гэл скол ингээд жоохон нөө авчирна төвшин баг болгох юм лөө. Тэгээд ихгүйгээр яг ингээд төгсч очиж байгаа оюутнуудаа болоод төгсөж байгаа төгсөөд 2-3 жилийн дараа төгсөж очих оюутнуудаа айгүй дэмжиж ийм хүн дипломыг дүнгээр биш яг өөрөө юу бодсон юм байна. Хэрийг нь шалгаж авч байгаасай. Тэгээд хүнийг усаар жаахан мэдээ одоо нөө би басах гэдэг чинь яг ингээд одоо яг юу гэж хэлэх юм бэ? Жаахан ингээд би нөө басчих гэж басаатай юм баг ингээд яг маснаа биш зарим бид нар ч одоо ингээд зарим хүмүүс маснаа биш айгүй том бодолтой зөндөө гэж авч байна уу юм байна. Яг тийм бодлоор бүгдийг ингээд ажилд авах өөрөөр ингээд яг тэр бүснээс илүү хүүхд ингээд харж байгаа юм бол тэр хүнээс ямар юм гарах нь гэхээр бодож ажил төлөвлөлт янз бүрийн юм хүмүүс ингээд бүтээжээр айгүй болох хаа. Тэгэхээр ч юм бол одоо тийм Монгол төсөөл айгүй гоё ажил ингээд яг ингээд Москвад төгсөөд очиж байгаа хүмүүсийг би тэгж мундаг ажиллаж байгааг нь хараагүй. Мундаг улаан дипломд очиж байгаа дөндөө гэдэг байгаа. Тэгэхээр ингээд дандаа ингээд дээрээс нь басаар агаад 6 сар ажлын мэс хүлээж ингээд хүүхдүүд дөндөө л байгаа. Яг тийм хүн дээр ингээд хүнийг ингээд дипломын дүнгээр шам гэж юу мэдэн юу чаддیں۔ Энэ хүнээс явах төгөөдөө юу гарах нь гэдгийг харж ивэл боломж юм хаа. Айгуу их чухал зүйлийг хөндлөө шүү дээ. Ингээ сая болоод яг тэгдэг те ажлын туршлага гэж тэр ажлыг хийж л туршлагатай болно шүү дээ тийм ээ. Хийж тэр одоо ингээд зүгээр хичээл хааж байгаа практик хийж байгаа. Зүгээр тэр чинь дадлах гэхээсээ илүү одоо хичээлийн зүгээр хичээлээ үзэж байгаа. Тэгээ хажуугаар лабораторийн ажил сэтгэхээр цагаад хийж байгаа. Тийм ингээд туршлагатай хүмүүсээс ажлын туршлага шаардлагаар бид нар юу гарах вэ? Хичээлээс өөр онлайн өөр юу ч болох вэ? Тэгэж шаардлагаар энэ хүнээс ингээд ирээдүйд юу гарах вэ гэдгийг сайн харж байгаа. Ирээдүйд юу гарах вэ? Юу бүтээж чадах вэ гэдэг нь асуух юм шүү дээ тийм. Энэ айгууч Монголд бол энэ их тулгамдсан асуудал болоод байгаа шүү дээ. Хүмүүс бүр амар нэрэ тулгамдсан боловч амар за энэ юугаа мэдtiin жоохон юм байж гэсэн байдалтай тий. Тэгээд хандсан хүмүүс зөндөө байдаг шүү дээ. За хамгийн сүүлд нь маш зинтэй өгөг хэллээ шаана хаяга их зөвхөлдөг сод хүмүүс нь сонсоод үлдэж галсан тушаалнууд хүний нөөцийн менежерүүд маань болгоо нэзээ гэж бодож байна. За тэгээд цаг заваа гаргаад миний подкастны анхны зочин болж оролцсонд баярлалаа. Тэгээ ахаад подкаст үргэлжлүүлээд нэлээд олон дугаар хийсний дараа дахиж уянгаар урьж оролцвол энэ хооронд дахиад өөрчлөлт янз бүрийн өөрчлөлт гарна шүү дээ тийм ээ. Тэгээд бодож байна. Одоо Москвад хэдэн хамгийн одоо ч Москвад 5-6 болох гэж байна. За. 6 болж байна.
хамгийн анхны Танд бас гэрээ байлаа. Хамгийн анхны дугаартаа ийм гоё юмд ингэж оролцуулж ярилцаж цаг аваа надад застуулсан баярлаа. би харин бүр маш удаан бодож байгаа анхны дугаард хэн байх вэ гэж бодож байгаа маш удаан бодож байгаа чамаа бас сая хоёулаа 7 хоногийн өмнө богоно дотор хамт танилцсан шүү дээ. Тэгээд би ингэж бодчихсон байхгүй тэгээд аюух тэр зөв бодлоо зөв сэтгэлтэй хөлтэй даа энийг бас өөдрөөр хардаг хөлтэй даа гэж бодчих. Тэгтэмүүдээ нөгөө подкаст хийхэд 7 хоног бодож байгаа хэрэг. За энийг яах вэ? Яаж хийх вэ бодож үзэж байгаа. Хүн оролцож байгаа хүн аюул чухал байхгүй. Тэнгүүд чи болохоор ингээд хичээл хаажгаар юм ингээд дахиад өөрөө дуртай зүйлээ хийгээл олон зүйл ингээд хийж яваад гэдэг. Тэрээс харангуудаа би шууд подкастнаа санааг ингээд олцсонгүй. Зөвхөн сураад идэх хүн миний подкастны гол зорилго биш юм байна. Өөр давхар олон зүйлийг амжуулдаг хүн байж ич одоо миний подкастны одоо зорилго хангах юм байна гэж бодож байгаа. Тэгээд хамгийн түрүүнд чамд бодож төрж оруулсан баггүй. Баярлалаа. Хамт гисэн маш их баярлалаа. Тэгээд дараагийн подкастаар иргэн уулзцгаая. Москвад 6:30 болж байна. Омск 9:30 болж байна. Монголд 11:30 болсон юм шиг энэ сайхан амарцгаараа хідээч сонсноо. За яг нь шиг орой болж байгаа юм чи надад. За баярлалаа Уянга. Маш их баярлалаа. За баярлалаа. Баярлалаа. За ингээд Уянгатайгаа ярилцсан анхны подкаст манд дуслаа. Анх хийж байгаа болохоор алдаа оноо ихтэй байх шиг байна. Ойр зургийн аудио формат гэх мэт зүйлүүдийг зохицуулах ганц нэг монтажны асуудал гэх мэт зүйл ордгийн байна. Нэлээд лухаж төгөж байж ич иймэрхүү нэг дугаараа гаргаад авчлаа. Тэгээ та бүхэн дараагийн подкастуудыг сонсорой. Бид хичээнгүйлэн ажиллах болно. Туршлагаа түгэе, мэдлэгээ хуваалцъя.